Ажлын байранд гарах гал төмөр ба дэлбэрэлт. Тэрнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ. Гал төмөр дэлбэрэлтийн аюул нь ихэвчлэн барилгын ажлын явцад ихээхэн гарч байгаа бөгөөд энэ жил гэгтэл ажлын байрны аюулгүй байдал, ажлын багажны аюулгүй байдал гэх мэт ажлын явцад үүсэх алдаанаас болж гарах осол нь 50% эзлээд байна. Мөн хэмээн бодис үүсэлтэй аюулууд болох буруу хадгалалт, буруу ашиглалтаас болж үүсэх аюулууд ихэвчлэн гарч байгаа болох нь тодорхойлогдоод байна. 2006 оны ажил төрийн ослын энэтлэн статистик судалгаанаас үзвэл нийт 89910 хүн ослолтсноос дэлбэрэлтээс болж хохирсон хүний тоо 1073-т хүрсэн бөгөөд үйлдвэрийн хувьд нийт 35914 хүнээс гал түмэр дэлбэрэлтэнд өртсөн хүний тоо 548 байсан ба үүнээс 44 хүн насан эцэлсэн болох нь тодорхойлогджээ. Гал төмөр дэлбэрэлтийн онцлог нь бусад ослыг бодвол харьцангуй бага байдаг ч нэг л гарсан бол олон хүний аминд хүрч асар их хэд хогшилт хөрөнгө мөнгөний хохиролд учруулдаг том аюултай билээ. Тиймээс онцгойлон болгоомжлох нь зүйтэй юм а. Хийн гагнуурыг ашиглан төмөр тасдах үед гарч болзошгүй хийн дэлбэрэлт. Цаг агаар гинт хүүтэрчлээ шүү. Харин тийм ээ. Ийм болохоор л би үйлдвэргүй байдаг юм шүү дээ. Өглөө босохоор бүр хамаагүй даарчсан сэрдэг гэж. Ажил ихтэйгээ болохоор хүүтнэр далимдуулж ажилламааргүй санагдаж байгаа үз. Мэдээж штэ, ойлгомжтой юм яриад. Сүртэй штэ. Үнээрээ дарга чамайг нэг ажил хийгэрэй гэдээсэн дуусгасан уу? Өө тийш штэ. Чи над туслаач. Ганцаараа хийн дээр ажиллана гэж бодохоор арай л чадахгүй юм блий. Бас л загнуулган дээ. За хурд явъя. Туслахаас зүгээр. Нэр юу? Үүний ч үер хэлд чин бүр уярчлаа. Бөөлж үз. Тэгээд чи хурдан суралцах хэрэгтэй штэ. Хэдийн хүртэл би чам зааж өгч хамт ажиллах юм. Чи дэндүү их цан гаргаад байгаа юм шүү. Би хий гэх юм бол хийж чадан заа юу. Мэдээ чамаас илүү гарахгүй л дээ. Тайлбар тавихтаа сайн гэдэг нь өө. За хурдан явцгаая. Баярлалаа шүү. За энэ дугуйг хэмжээд багажин дээрээ тааруулна мэдв. Тэгье. Ингээд энэ мөн богоц. Тийм байна. Тэгээ тааруулчихсан бол энэ зурагныхаа дагуу хийгтэл болно. За тэгээд ингэж багасгаад хийгээ хаана? За анхааралтай ирээ мэдв. Юу вэ? Одоо болтол дуусаагүй л байгаа юм уу? Нөгөө юу чи хараваас ойлгомжтой шүү дээ. Яа чигээ мэдэхгүй зогсож байдаг. Одоо болтол ийм байж болох уу? Тийм ээ. Тийм биш юм уу? Тэгвэл өнөөдөртөө багтаж дуусгах ёстой гэдгийг мэдэж байна уу? Үгүй. Ой. Хийн сава иймэрхүү байдалтай тавьж ажиллаж болдгийм үү? Онвол аюултай гэдгийг мэдж байгаа үстэй. Сайн уйж байгаад ажил. За. Бүр санаа зовоочих зүгээр. Харин тийм ээ. Чи явж ажиллаа дуусгадаа мэдв ёо. За, баяртай. Хурдан дуусгараа. Баяртай. Өнөөдөр би энийг заавал дуусгаж байж л харин та. Тэгвэл сайн л шүү дээ. Над ч гэсэн ажил их байна. Чи бас яагаад байгаа юм бэ? Хөөй! Балрах шаглаа штэ нөхч. Яавал гэж дээ. Хийн сав унлаа гэд яавал гэж. Хийн сав дэлбэр гэх юм бол чи бид хоёр хоёулаа газар дээр явах штэ. Наадах чи унсан чи яагчгүй заа юу? Унтраасан гарч гисэн эргэж асдаг гэдгийг сонсоогүй юм уу? Болгоомжтой байлтай чи. Болгоомжтой. Сайн байна уу? Цаг агаар хүүтрээд ядарч байгаа үстэй. Өөрхөлж ил ийм ажил хийдэг шүү дээ. Зүгээр. Гараа хөлдөөжүүл ажилгүй болно гэсэн үг. Сайн дулаасж байгаад ажиллаа хий. За тэгье.
Дөрөв и юмныг ажиллаж байгааг харсан чинь Монгол байл тий. Та сайн зааж өгөөрэй. Одоо цагийн залуу хүүхдүүд хийснээр нь хөдлөх үү тий. Дуртай байж ижил хөдлөе шүү тий. И юмын харахад жаахан залхуу хүүхэд чиг харагддаг ч гэлээ сайн заагаад өгчих юм бол хурдан сурчнаа. Та сайн зааж өгөөрэй. Таны тушаалыг мэдээж тахлаггүй яг харин өөртөө найдахгүй л байш шүү. Тэгсэн ч гэсэн таны арга барил хамгийн зөв бөгөөд итгэлтэй болохоор л гуйж шүү дээ. Хичээгээрэй. За тэгье. Энийгээ дуусгачихад яваад чи. Тэгээрэй. За баяртай. Баяртай. Түүжэнгөө. Хин аппарат аваад өгдөө. За. Би энийг дуустал нь зураатах чи аваад өгч. Тэгье. Нэрээ. Энийг уяаг байгаа шүү дээ. Чи зураг зурж бай. Би энийг аваад өгчөөд үйчи. Бас ламаараа уяах гэж байгаа юм биш үү? Үгүй чи яахаараа хүнд итгэдэг юм бэ? Санаа зовлтгүй гайгүй. Заавал уяраа. Ойлголоо. Ями. Тэгээд татаж байгаад хийн сав онохгүй яах юм? Үгүй. Өнөөдөр чи одоо яац өдөр вэ? Бүгд намайг загнаад авах юм. Урд хуурстай болохоор зүгээр. Ямар сайн тайл инкивтэй. Болгоомжтой хийгээрэй дээ. Санаа зовлтгүй гэдэг чи. Энэхүү ослон хийн боллооныг ашиглан ажиллаж байгаа аюулгүй ажлын нөхцөлийг бүрдүүлээгүй хэлснээр осол гарах шалтгаан болсон. Хийн боллооныг ашиглахдаа хөдөлгөөнгөө тогтвортой байрлуулж 40 градусын налуу барилтаагаар огт хөдөлгөөнгөө тогтохоор байрлуулж унахааргүйгээр боож бэхлэх шаардлагатай. Мөн тээвэрлэхээр бол тэрэгэн дээр тавьж зөөн. 또한 운반을 할 때는 전용의 운반구를 사용하여 운반토록 합니다. Үүнтэй давхар боллооны аюулгүй баталгаа болох тагны нээлт, уурчны бүрэн бүтэн байдал, нээж хаадаг хаалт гэх зэргийг заавал шалгаснаас осол гарахгүй байхаар урьдчилан сэргийлсэн байх учиртай. Дээд хэсгийг тусгаарлан төмрөөр хаалт хийж байх үед үүсэх дэлбэрэлт. Орон сууцны барилга дээр дотоод засал дээр ажиллаж байсан хоёр хүний нэг нь амь насаа алдаж, нэг нь хүн дээр шаргацсан том осол гарчээ. Энэхүү ослондоо давхарт нь өөр хүмүүс будгийн ажил хийж байсныг анзаараагүйгээс болж дээд давхарт хийн гагнуур ашиглан төмөр гаргаснаас үүсэлтэй осол байжээ. Ийм ослоос урьдчилан сэргийлэхийн тулд хийн аппаратаар уйлдагдах ажил их хүнд байдаг тул өөр бусад химийн бодис буюу будгийн ажлыг давхар хийхгүй байхаар зохион байгуулах хэрэгтэй. Ажил эхлэхээс өмнө эргэн тойрон орохыг хориглосон анхааруулга тэмдэг үлгэж, ажлын явцад хийн аппаратнаас гарч буй агаарыг нэг урсгалд оруулахгүй тул гаднаас агаар нэвтрэх боломжийг заавал бүрдүүлж өгсөн байх учиртай. 도장 작업 지역 주변에는 화기 접근 금지를 알리는 화기 접근 금지 표지를 게시하고 코파담 내부 등 밀폐 공간에서 작업을 할 때에는 내부 공기의 흐름이나 방향을 고려한 급배기 환기 방식을 통해 폭발 분위기가 형성되지 않도록 충분한 환기를 실시하도록 합니다. Химийн бодис ашигладаг нэгэн үйлдвэрийн ажилтан ажил дээр байрлах, газар доорх зуухны амыг нэг хуурай бодисыг хийж, дээрээс нь түүнийг уусгах чингэн бодис, толвэнийг нэмж хийгээд, таг нь хаах тэр агшинд дэлбэрэн газар дээрээ нас барсан осол гарчээ. Энэхүү осол нь толвэнийг хуурай бодистой хольсноор ургал явагдаж эхэлсэн байсан ба. Энэ нь гаднаас орсон агаартай холилдох тэр агшинд зуухны тагийг хүчтэй хааснаар түүний үрэлтээс үүссэн цахилгаанчлалтаас болж дэлбэрэлт үүсэж ажилтныг маань газар дээр өвхүүлэх гол шалтгаан болжээ. 맨홀 덮개가 근로자에게 충격을 가해 사망한 것입니다. 이와 같은 폭발 사고를 예방하기 Үүншиг дэлбэрэлтийн ослоос урьдчилан хамгаалахын тулд төлөвийн гих мэт аюултай бодисыг ашиглах үед зуухны тагийг хаасан нөхцөлд хэрэгжилж байх. Зуухны таганд заавал жиргэвч хийж, автомат удирдлагыг зуухны тагаас тодорхой зайлт байрлуулан удирдах, мөн төлөвөнийг анх авахдаа авсан газраас ашиглах зааврын заавал суралцаж, түүнийг ашиглан ажиллах хүндээ заавал анхааруулга болгон ашиглах зааврыг зааж өгсөн байх шаардлагатай юм а.
벽면을 타고 흘러내릴 수 있도록 주입구 형태를 변경하도록 합니다. Энэ тэндгүү гарч байгаа гал төмөр дэлбэрэлтийн ослууд илүү их анхаарал болгоомжийг шаардаж байна. Энэ моднуудыг хааш нь хураад тийм билээ тий. Зүгээрээ хэн тэндгүү хураач. Угаасаа дараа нь ачин штт. Цэвэрхэн хадгалах хэрэгтэй. Чи яваад нэг хоосон савуулаад. Мэдвүү? Аха. Энэ болох уу? Сайн байна. Наадах чинь яг тохирох юм байна. Аха. Эндээс нэг муухай өнөр хангалаад байна. Энийг цэвэрлэх хэрэгтэй юм болов? Сүртэй штт. Угаасаа хийх мод хийх юм чинь. Цэвэрлэхийн хэрэг юу байгаа юм? Зүгээр л тагийг салгаж аваад хийчихье. Нэг л болно штт. Тийм юм болсон юм бэ? Химийн байд садгалж байсан төмөр савыг өөр зүйлд ашиглахын тулд хийн аппаратад ашиглан хэрэглэх үед ажлын явцад дэлбэрэлт үүсэх магадлалтай тул саваа сайн цэвэрлж өгөх ба шаардлагатай үед савн доторх агаарыг усаар хөөж гаргасан байх хэрэгтэй. 필요한 경우에는 불활성 가스로 치환해야 합니다. Хэрвээ доторх агаарыг гаргалгүйгээр хийн аппаратад ашиглах юм бол дэлбэрэлт үүсэх нь бараг л тодорхой тул ажлаа эхлэхээс өмнө савны тагийг нээн агаар оруулан сайн цэвэрлсэн байх учиртай ба шаардлагатай үед агаарыг урвалд оруулахгүй тулд заавал 2 амсар гаргасан байх учиртай. Ойлгосон биз дээ? Ингээд тайлбар минь дуслаа шүү. 2004 оны 11-р сар нэг үйлдвэрийн бүтээсэн шатхуун хадгалах савны шалгалтын явцад үүссэн дэлбэрэлт. Ослын газар хамт байсан шалгалтын хүн чинь өөд болсон. Та хоёр азар амьд үлдсэн ч хүнд гэмтэл хамссан байна. Яг юу болсон бэ? Бид хоёр гаднаас ирсэн шалгалтын хүнтэй үйлдвэрээс минь шинээр зохион бүтээсэн шатхуун хадгалах савыг шалгуулж байсан юм аа. Энэ сүүлчийнх нь баха. Тийм ээ. Өмнөхүүд дээр нь арсанчлан их сайн нарийн шалгаж хийсэн байгаа. Шалгаж маань ажлаа эхэлж өөрийн авчирсан зүйлээрээ шалгаж хэлсэн. Асуудалгүй байна. Харин энэ хэсэг жаахан муухан болсон байна. Энийг жаахан хуураадад дэгшилчихээрэй мэдвүү? Шалгалтын хүний ашиглаж байсан энэ шүршигчэнд спиртийн хүчил агуулгдсан байдаг. Энийг ашиглачаад савн доторх агаарыг гүйцэд гарч дуусаагүй байхад цахилгаан зөвлгөөрийг ашигласан байна. Спирт болон хийн төрлийн аюултай бодисыг ашиглахдаа заавал агаараа урсгалыг орж гарахаар зохицуулсан байх учиртай. Мөн ийм осол гарах боломжтой газарт цахилгаанаар ажилладаг бага чиргэслийг аль болох ашиглахгүй байх хэрэгтэй. 금지해야 하고요. Юу юунаас илүү ажилчдад маань ажлын байрны аюулгүй байдлыг сахих дадал туршлага зайлшгүй шаардлагатай болсон байна. Хүчил ашиглан зөвлөх ажиллагаа хийх үед гарсан дэлбэрэлт. Ахлахаа хүйтэн байна. Халаагаараа түр залгачул яасан бэ? Гэхдээ та ч одоо юу ярьж байгаа юм бэ? Энэ дотор юу байгааг мэдэхгүй юу? Хүчил шүү дээ. 바로 핵산이라고 핵산. Хүчил гэж юу юм? Хүчил гэж спиртийн нэг төрөл. Яадаг ч байсан цонхнуудаа хаачсан болохоор ажиллаа хийгээд ирэхээр дулаацах уу? 일하다 보면 따뜻해질 거예요. Яасан хурц үнэртэй юм бэ? Бүр толгоо эргэчихлээ байна. Ахлахаа цонхоо онгоолгож болохгүй юм уу? За бараг дуусчлаа. Жаахан дэвччих. Агаар жуулагч юм уу? Агаар цэвэршүүлэгч байхгүй өрөөнд цонхоо хаан хэдэн цагийн турш ажил хэрэгэлсэн бол спиртийн нэг төрөл болсон хүчил нь ажлын байраар нэг тархсан байх учиртай. Ой чамаас ч одоо
Дэлбэрэлт нь зайлшгүй мэдэх шаардлагатай зүйлийг хэлж өгөөгөөс болсон үүдэлтэй юм а. Энэ ослын хувьд агаар өрөөнд дотор нэг эргэлтэнд орчихсон байсан ба ажлын багж болсон хүчил нь өрөөгөр нэг тархаж дэлбэрэлт үүсгэхэд бэлэн болчихсон байжээ. Үүний дээр цаг агаар хүйтэн байсан тул ажилчид олон давхар хувцас давхарлан өмссөн байснаас үзвэл үрэлтээс цахилгаанжилт үүсэн дэлбэрэх аюулыг авчирсан гэж дүгнэж байна. Ажлын байранд хүчлийг ашиглахдаа дэлбэрэх аюултай бол заавал өрөөнд доторх агаарыг цэвэршүүлж байх учиртай. Мөн өвлийн уйлралд температур буурж хувцсанд цахилгаан үүсэх нь их байдаг тул үүнээс урьдчилан сэргийлж цахилгаанчдгүй хувцас өмсөж ажиллах нь зүйтэй. Ялангуяа хүчлэн ажлын байрны аюулгүй байдлын дотоод журмын 2-т зааснаар аюултай бодис тул энэ тохиолдол шиг зайлшгүй хэрэглэхээс өөр аргагүй төрсөн үед энэ ажлын талаар сайн мэдлэгтэй хүнийг харгалзагчаар томилж ажилчид ч гэсэн энэ талаар сургалт семинарт хамрагдсан байх шаардлагатай. Ганц миний алдаанаас болж өөр бусад олон хүний алтан аминд хүрч болзошгүй гэдгийг үргэлж санаж Ослоос урьдчилан сэргийлж ажиллах нь зүйтэй юм а. 나 하나의 부주의한 행동이 주변 근로자에게까지 치명적인 재해를 입힐 수 있다는 점을 잊지 말고 사고 예방에 보다 세심한 관심을 기울여야 하겠습니다.